За сайн манайхаа энэ удаагийн зочноор цэрэн тогтох гэдэг юм шиг өрөөд ирсэн. Тэгээд 2-3 зүйлийг сонирхол татж байгаа. Өнгөрсөн жил нэг 14 орчим мянган хүн нөгөө ертөнцид тэнгэлт ирсэн. 17. Хөөе 17 юу? 17. Би тэгвэл тоосон бороо яаж. Тэрний бараг 7-8 мянган гидс одоо дотортой холбоотой өчнөр гэсэн нэг тийм баримтаас тэр юм. За нөө. За юуны өмнө та бас хэлээлээ. Орж энэ сайхан нэвтрүүлэг. Миний хувьд бол бас үзэх дуртай. Тийм тэрний хаг гэхээр үзэх дуртай. Ялангуяа Монгол уламжлалт талаас үзэх дуртай. Тэгээ яг өнөөдрийн нөгөө энэ өвчлөл өндөр байгаа нь учраас хоёулаа нэг жаа хэцүү мэдээ хэлчихлээ. Ер нь бол 16-аас 17 мянган насрт юм байна. За. Тэгээ тэр дундаа элийн өвчлөл, хотоодны өвчлөл өндөр байна. Тэгээд бид хэдийд санаа зовох одоо бас нэг тийм нийтээрээ одоо хаана хүрээд одоо энэ тулахын гэдгийг бол бид нар хийж мэдэхгүй. Харин хотоодны хамтраа дэлхийд нэгт орсон байна. Улаан эдний хамтраа дэлхийд нэгт орсон байна. Улаан хамтраа дэлхийд нэгт орсон байна. Тэгээд энэ гурван өвчлөл өөрөө маш их асуулттай. Хажуугийн ажиллагаа нэгтэй. Тэгэхээр наандаж нөгөө асуурах эрсдэл өндөртэй бүр ажиллагдаж байна. Цаанаж санхүүгийн хямрал бид яг маш гүн үнцгийг оруулж байна. Тийм. Амьдрал хэлэхгүй шүү дээ. Амьдрал яг яагаад тэгэхээр 10 хүний 8 нь хожуу ажиллагдаж байна. Хожуу ажиллахдаа тэр 8-ынх нь бараг 4-5 нь тэр жилдээ нас орж байна. Тэгэхээр ч нөгөө химийн имжлэг ингээд олон юм явсан гэж юм байна. Тэр хүнийг ингээд санхүүгийн хямрал оруулж байгаа. Нас ортол. Тэрнээс биш одоо манай хин бүрээ зогссон гэж ихгүй шүү дээ. Тэр хүн муу хад чинь хайлттай ах түнээсээ зээл хонор аавн те хамгийн гол нь тэр одоо сүүлийн зам үүдэх хүртэл чатгаараа бид нар байгаа л Монгол хүний өвөмөр сайхан сэтгэл яг энэ байдал нэгээд бид хэдийг 20 мянган хүрэх ер нь яг өвчлөлөө бол бас тэр ядуурлын байдал ордог юм байна. Бараг жил бүр тийм. Тэгээд энэ системийг л одоо яаж өөрчлөх вэ гэдгээр би бас бодож хийж авч байгаа. Харин тэгээд чиний нөгөө лавуудыг би бас үздэг. Нэмж гэдэг нь бол бас хүмүүс мэдэх ба. Тэгээд энэ маань өөрөө одоо үгүй тийм чиний нэг өнцгийг би сонирхоод байгаа байхгүй. Төрийн бодлоготой бас хамааралтай байна гэдэг тийм юм. Тэр өнцгийг тэр юм тийм. Ер нь бол энэ өөрөө нийгмийн хүч болчихж байна. Нийгмийн хүчин шууд гэх юм бол. Яагаад энийг шууд ингэж үзэж юм гэхээр нэгдүгээр тухайн хүн ямар мэдлэгтэй, ямар чадамжтай, яаж энэ жилийн өрөөлөлтөд зохицох ёстой гэдэг мэдээлэл хангагдсан байх ёстой. За. Энэ өрөөлөл нь жаягтай, ёс гэж гойрон болсон зүйлүүдээ бид нар цаад хүн чанарыг таних хэрэгтэй байна гэсэн. Дараагийн нэг зүйл нь болохоор хэдийд юуг яаж хэрэглэхийг гэдгээ бас мэддэг байх ёстой. Мэдлийн орон зай болж байна. Нэгдүгээр хувь хүний орон зай байна, хоёрдож идэж унш бусны нөлөөллийн орон зай өсөж байна. Гуравдаж болохоор төрн ардуудтай юу идэвхэх вэ? Юуг жаягдах вэ? Юуг одоо ингэж чухалчлаа гэдэг. Тэр одоо зөв дээр дэлгэрүүлсэн зүйл нь буруу дээр харьсан зүйл нь байж иж сая бид нар энэ жилийн өрөөлтөд зохицох нөлөөлөл үүсгэнэ. За дараагийн нэг зүйл нь хотод бол өөрөө сэтгэлийн тал. За тийм. Тэгэхээр наран сүлжээ хүрдний эрхтэн буюу цөс нойруулж байгаа элэг тийм ээ. Тэгээд энэ хотоодны өвчлөлийг төр харьцсан гэж үзсэн. Харин наач гэсэн өнөө бид би өөр арчаагүй дээр өөрийгөө бордоход явна шүү. Гэтэл тэр хувь нь бол байна. За гэвчиг нийт зөн олон одоо ингээд өвдөд нь шүү дээ. Тэр нэг туртлаа өвдөж. Тэгээд тархины сонголтоор бас дэлхийд дээгүүр орж байгаа. Ихний тавд орж байгаа. Зүрхний шүтээсээр бас ихний тавд орж байгаа. Тэр нь юу вэ гэхээр тэгж стресс бохомдолтой амьдарч байгаа гэсэн үг. Тэрний илэрлэл нь одоо идэж орж байгаа хоолны зохицуулахгүйгээр тэр мэдрэмж одоо идэж мэдрэмж авдаг. Амталж мэдрэмж авдаг. Тэр нь эргээд өвчлөл үүсгэх юм үлддэг. Ийм л одоо тойрон дотор бидгийг орчоод байна. Энэ өөрөө эргээд бас одоо төрөөр нөлөөлж зай чаяглах хэрэгтэй зүйл. Тэгэхдээ одоо энийг бол бүх зүйлийг төр төвж байгаа зүйл биш. Тийм. Одоо жишээ нь би бас ингээд яваад үзлээ. 10 жилийн хүүхдүүдэд ер нь тэр сурах хүчлэн багаас нь яг одоо том болоод ийм өвчнөр үүдээд байгаа юм бол багт нь тэрийг сэргийлэхэд бол ямар мессеж өгөх юм гэдэг, ямар одоо мэдээлэл өгөх юм гэдэг тэр уялдаа албаалах байна.
10 жилийн ерөнхий боловсролын сургуулийн одоо эрүүл мэндийн хичээлийн номон дээр энэ эндээс болж монголчууд ингэж өвддгөө. Энэ эргээд монголчуудыг энэ буруу зуршил монголчуудыг нас барахад маш их нөлөөтэй байна гэдэг тэр мэдлэг мессеж энэ алга байна. За эндээс л гэсэн энэ дээ шүү. За нөгөө төгөр хувь хүнээс бас шаарддаг хэвээр зүйлүүд гэж байна. Тийм ээ. Төрчин гэдэг бүхнийг хүнийг төрхөөс нөхцөлөд хөх хүртэл хариуцж нэг том дээрээс нь хараа тийм үү? Тэ тохио зоогоор нэг тохио хараад шаш шатанд нь зогох мэдлэг нөгөөд шаш шатанд бас зохих жайгийн тавьж өстө очиж шүү дээ. тийм гэсэн. Тэр хэлэхгүй. Тэр л одоо тэр чинь л одоо төрийн юм чанар шүү. Тэгэхээр юу гэж хэлэх гээд юм гэхээр маш товчтой бол нэгэнт хотоодны хангалттай өндөртэй, зүрхний шигдээс өндөртэй, тархины цаалт өндөртэй л аваад энэ бол юу идүүлж ардуудаа тийм ээ. Дээр нэмээд ямар бодол санаатай, ямар одоо стресс бохомдолтойгоор амьдруулж байгаа. Тэр зүйлийн илэрлэл нь одоо ингээд бидний бие дээр гарч ирээд байгаа гэдгийг л ойлгуулмаар. Гэхдээ төрийг буруутгаж гэхээсээ илүү нэгэн нөхцөл байдал өнөөдөр бас юм байсан. Гэхдээ одоо заавал 3 шатлалтай төрийн үйлдэл хийчээ тэрнийхээ үр дүнг хараад сурах юм бол энэ одоо тоо буухгүй, энэ хүчил буухгүй. Харин Монгол улс уламжлалт дээр нэмээд энэ цагийн судалгаа шинжилгээний нотлохонд туулсан зүйл. Тэгээд энэ цагийн бидний одоо мэдээлэл хүртэж байгаа тэр чадамж бүх юмнуудын хооронд ноёлгож ийж тэгжээ чин дээр нь дахиад энэ төрийн эрүүл мэндийн тогтолцоо гомн өвчлөлттэй зүйл рүү илүү сайн хандлагатай байж ийж сайн юм бол юу гэж хэлэх гээд юм гэхээр яг энэ бодлогонд мэрэгдсэн хүн дутуу орж байгаа юм хэлээ. Өөрөлдөл 3 үе шаттай бодлого хэрэгжүүлчихэд тэрийг үр дүнтэйгээд нэгэндээ баяр хүргээд тэгээд өнгөрсөн жил 100 хүн уншилсан энэ жил одоо 150 хүн уншиллаа нэгэндээ баяр хүргээд бид нар 50 хүн илүү уншилчлаа. Үнэн хэрэгтээ бид нарын хэрэгцээ одоо очих ёстой хүс юм бол 400 хүнийг ажиллах ёстой. Тэгжээс яг тэр өвчлөлт бууж тэгжээс тэр хүмүүс эрт үедээ ажиллах боломжийг өөртөө бүрдүүлэх ёстой. Тэгэхээр бид хэдийн хувьд ингээд өнгөрснөөрөө байгаа зүйлдээ ингээд нэг жаахан урагшаа гэхаараа сэтгэл санаад байна. Гэвчиг мэрэгжлийн биш яг юм богино модалтай өнөө маргааштай үр дүнгээ харсан тэр үзэлтээр бид нар ингээд бас өвчлөлт нь одоо нэгэн өөр төвшөнд очих байна гэсэн үг. Санаа нь юу вэ? Тэгээ энийг л сайн ойлгомоор байна. А нөгөө төгөр хувь хүн ажиллах хорон зай байх байх. Тэрийг бол үүсгэж байгаа биш. Таны нэг асуусан асуулт чинь би одоо тэгээ чигийг байж хариулж байгаа учраас юм. Тэгэхээр хувь хүний хувьд яг хэвээр бол өдөр өглөө орой хоол улирал цаа мартаа дээр нэмээд маш сайн зайчилж идэх хэрэгтэй. Энэ бол гэж аялах зүйл. Тэгэхээр тэр цэцэрлэг сургуулиас тэгээд тэр зүйлийг үйлчлүүлж байна. Сургаж татварч мөн чанарын аав ээжтэй таниулж шинэ хуудасны чиглүүлэх бүхээс биш бидний хувьд чинь хүн таал гэдэг мөртлөө зайлшгүй байна. Тийм. Зөвхөн гооч нэг шиг юм байна. Тийм ч гэсэн. Их Монгол улсад ч одоо бараг 60-аас доош гүйж ажил гэсэн тийм баг хууль тогтоох зарлиг байсан юм л таах гэдэг. Тийм. Тэр их зэсэг бол Монгол томчийн судар дээр байна. Би 37-оос баг ажилласан юм л ер нь хахтан байна. Хахан гэдэг бол дотоод ажилласан хүний одоо илэрдэг үйлдэл гэсэн үг. Санамсрэг. Хасан үнийг цаасан. Тийм. Яагаад гэвэл Монгол гэдэг энэ жилийн төвөөрөлтэй ийм өрөм цай ууртай газар хамгийн гол проблем нь уургийн хэрэглээ. Тэр тусан амтны гаралтай. Тэгэхээр амтны гаралтай уургийг маш сайн зайчилж хийж тэгжиж өөртөө шин болгож эргээд хүнсэнд чинь сөрөг буюу хорой чанар, саамаг тэгээд шин чанар гэсэн 3 зүйлийг аль хүнс агуулна. Тэгэхээр шин чанар өндөр байх танд бол багаар хооллох тэр зүйлийг л үүсгэх юм бол ердөө яах вэ? Маш сайн зайлшгүй гэсэн. Тэгэхээр бид одоогийн үед нөгөө идэж мэдрэмж авч, амталж мэдрэмж авч, сонирхож мэдрэмж авч байгаа юм сэтгэлгээний цаг үед амьдарч байгаа юм илэрлэл нь бас энэ хүчил хэсэг болж байна. Харин оюун санааны хувьд энэ махан биеийн тэнцвэрт байдлаар өвдөхгүй байвал одоо мөн чанар үүсэх юм аа. Энэ махан бие нь бас миний сэтгэл зүрх хүсэл тэмүүлэл маань миний одоо сүнсний төвшөнд би одоо ингэж өөрийгөө авч явж энэ хүн гэдэг амьтны одоо оногцсон хувь завшааныг би ингэж ашиглах хэрэгтэй маа гэдэг тийм бодол санаатай бол маханд бол одоо бас энийг хүнсийг би эрүүл байхад гэж хитэж байгаа. Эрүүл байдлаа хадгалахад гэж хитэж байгаа. Болоо. За
Бас чамд баяр хүргэе. Дахин одоо докторийнхаа сэдвийг урьдсан хангалтанд орсон. Тэгсэн тийм. Сэдв нь юу вэ? Сэдв нь болохоор энэ хеликобактер хавдарт юу ямар нөлөөтэй ходоодны хавдарт хий зэрэг нөлөөтэй байна гэдэг. Үндсний судалгаа байна. 1000 гаруй онцлог хийсэн судалгаа. Судалгаа их хаа судалгаа. Харин ийм их Ямар судалгаа гэхээр ийм ходоод бие өрөө дорногийн ходоод эзний дорны хэмж. Тэгээд 905 судалгаанд хамрагдсан. Тэр хүмүүсээс нэг хүрсэн дурандаа дурандсан хүмүүсээс одоо ходоодоос 3 газраас шинжилгээ аваад тэгээд дотор нөгөө хеликобактерийн төрөл зүйлийг тодорхойлоод энийг Японд хийсэн. Монголд бас хийх хэцүү. Тэгээд үзээд тэгээд яг ямар төрөл зүйлийг ямар хэмжээтэй одоо өвчлөл үүсгэж байгаа юм бэ гэдгийг тодорхойлсон. Нэг хоёр дэж болохоор тархалт батсан байна. Ер нь хеликобактер хэдэн хувьтай тархалт байгаа юм бэ. Тэгээд тэр тархалт үзэнгээ бид нэр овс хөвсгөл хамгийн их өндөр өвчлөлтэй. Өмнө нь хинтэй хоёр хамгийн бага өвчлөлтэй. Тэгэхээр бага өвчлөлтийн хооронд хеликобактерийн төрөл зүйлийн ялгаа байна уу? Нэг үгээр эднэрт өөр хеликобактер юм уу? Өөр өвчлөлт нөлөөлөл нь үүсчээд эдгэрийн хадраар өвдөд байгаа юм уу? Эсвэл энд нь ямар байгаа гэдгийг тулгаж харьцуулсан гэсэн үг. Тэгэхэд энэ гурваар л одоо вакцин авч байгаа. Өвдөг гаргасан гэсэн үг. Тэгэхэд хеликобактерийн төрөл зүйл нь адилхан. Адилхан байна. Тийм. Нөгөө төвөр харин хеликобактерийн тархалт нь хавдар ихтэй газар бага байна. 78%. Харин хавдар ихтэй газар бага. хеликобактер хеликобактер заавал гэдэг шүү дээ. 78%. Харин өмнөгөө хинтээ хавдар бахтаа мөртлөө тархалт нь бараг 90% гарсан. Тэгэхээр үүсэх гэдэг нь бид хэд хеликобактерд хэд их буруу өгөөд хэд их нөлөөлөл өгөөд идэх нь бас хэд хэтрүүлж үлээдэг гэсэн үг. Хеликобактер устгахчул нөлөөлж болчихно гэсэн үг. Үнэн гэхдээ тийм биш байна. Баруун аймагуудын тэр амьдрах хэв маяг давсны хэрэглээ халуунаар хоолцоо идэж байдаг. Тэгээд тэр мэдээлэлээс хэд их аслаагүй байдал нь өөрөө ирээд одоодны хавдрууд хэрэгсэл үүсгэж байна. Энэ бас амны үндэ бас хэрэгтэй. Амны үндэ ирэх хавдаг зүйл бол маш их нөлөөтэй зүйл. Япон гэж ярьлаа. Ер нь зүгээр нөгөө карьер гэдэг ярьдаг шиг энэ одоо эмч болж доктор нэг тийм карьерийнхаа замлыг тавчгаа. Ер нь бол миний хувьд гэх юм бол 2005 онд анх төгссөн. 2 жил Солонгост Кёхи гэдэг сургуульд яг имээс ургамлаас одоо юм харж байгаа тэр технологиг. Уул нь бол Азтай бас тиймэр өртөг. Солонгостой 81 сургуульд нь би 2 жил сурсан. Тэгээд тэндээс болохоор ядгүй шинэ юм бүтээ гэж. Миний мөрөөдөл юу байсан гэхээр илхэнд шинэ бүтээ гэдэг юм мөрөөдөлтэй монголчууд илхэн хүч төлөвтэй учраас энэ нэг шинэ бүтээ гэдэг тийм зорилго тавьж очсон. Тэрийг бол би ганцаараа хийх чадахгүй юм гэдэг зөвшөөрсөн нь бол маш том ажил. Асар томоогийн ажил юм байна. Харамсалтай нь яг тэр төвшний лаборатори нь байгаа. Тэгэнгүүт миний хувьд дараагийн одоо зорилгоо юу гэж тавьсан гэхээр өтөл болсон хойноо статистик юм дээр ходоодны хавдрын тоо боож харах нь би энэ стага зорилго болгоё гэдэг. Тэгээд ходоод гэдсний чиглэлээр нарийн мэрэгшээ тэр төсөл урангаар мэрэгшээ тэгээд хеликобактерийн суурь судлаа. Ер нь бол хеликобактер ихлээр нэг бохолох хэрэгтэй байх гэдэг зорилготой байна. Хоёрт бол олон одоо хүмүүсийн нэг судалж ирсэн. Гэхдээ энэ судалгааг арай өөр төвшөнд, генийн төвшөнд бид японочтой нэг хийсэн. Тэр судалгааг би одоо санаачилсан гэсэн. Энэ зорилгоо хүрээнд. Тэгээ хоёр дахь судалгаанд яасан гэхээр хамгийн их хөвчлөлтэй хамгийн бага хөвчлөлтэй харьцуулж байгаа. За энэ ингээд хийлээ. Тэгээд Япон, Солонгос, Хятад тэр орныхаа хамтартай яг одоо энэ судлаач нартаа уулзч үзлээ. Өөр Монголд очиж Хятад хүн өөр Монголын хооронд ялгаа байна уу гэдгийг үзэж нэг өвчлөлтийн хадрын байдлаар ялгаа байна гэдгийг үзэж байгаа. Борит хүн Орос хүн хооронд ялгаа байна уу юу? Бид хэд генетикийн хувьд бас өвдөлтийн бүлэг биш үстэй гэдэг ийм одоо нэг судалгааны нэг санаагаа гаргах гэж ийм юм хэлээ. За нөгөө төвөр юу хийсэн гэхээр Эрдэнэтэд би сүүлийн 7 жил амьдлаа. Тэрний 5 жилийн би яг ходоод улаан олон элийн хавдрыг зэрэг бууруулах ийм загвар гэдэг юм гаргаад тэгээд одоо өөрийн шавнартаа бараг 40 гаруй мянган хонд лекц сургалт орсон байна.
30 гаруй мянган хүн вакцинжуулсан байна. Б вирустэй ээжээс төрж байгаа хүүхдүүдийг хамгаалдаг ажлыг анх Эрдэнэт эхлүүлээ. Тэгээд элгийн өвчлөлттэй хүмүүс яаж өөрийгөө хянах юм бэ? Яаж өөртөө анхаарах хэрэгтэй юм бэ гэдэг тэр хүрээгээ явуулаа. За энэ дээр нэмхэн тэр саам эмчилгээний хуучин эмчилгээг сэргээсэн. За энэ сүүлийн 2 жил хийлээ. За тэгээд энэ судалгаа хийгээд бос Эрдэнэтээс лавлаад ер нь монголчуудын хөгжлийн шалтгаан энд байгаа юм байна гэдэг тэр ничийг барьсан зүйлээ. Эрүүл мэндийн сонголт буюу Facebook дээр идэвхтэй байж та. Одоо нэг 228 мянган дагагчтай. Маш идэвхтэй пэйж болсон. Сүүлийн нэг сарын үеэс бараг сая хүрдэг. Хүмүүс үлээлттэй юм сайн. Одоо пэйж болсон байгаа. Тэгэхээр та хүн ч гэсэн бас зочлоороо. Тэгээ ерөөдөө бол ингээд судалгаа хийгээ, тэрийгээ Эрдэнэтэд туршиж үзээ. Тэгээ тэрнийхээ үр дүн одоо бол энэ нас болтол буугаад эхэлж байгаа. Тийм маш идэвхтэй. За. Тэгэхээр уул нь яам те нөгөө төрийн сонортой төрийн түвшинд сэтгэлтэй байдаг бол зүгээр Эрдэнэтийн үр дүн бол одоо ингээд энд юу болов? Яагаад эдгээр хамтар буугаад эхэлчихвэл өнгөйгт бид хэдийн хийсэн ажил харагдах байгаа. За тэгээд нөгөөдгөр миний одоо сошиал дээр явж байгаа тэр зүйл бол бас би нэр маш их чухал гэж байна. Яагаад гэвэл бид хэд мэдхгүй гэсэн гэж бодож байна. Мэдхгүй гэсэн уул нь бол маш хялбар шийдэж болох зүйл. Тэгээ одоо хотоодны хамтраар жишээ авах чинь энэ хүмүүс одоо шинэ баруун хөлсрөөр хүрэх юм хотоодны хамтраас ирсэн. Бид нар бүгдээ мэдчихэе. Хин зарлсан. Болцоо хэмжих бас зарлсан байна. Тэг бүгдээ мэдчихэе. Тэгэхээр энэ хоёр маань жишээ нь одоо дөрөв тааш болж байгаа юм. Гэтэл тэр нь юу гэсэн үг вэ? Хотоодны хамтрар онцлогдох боломжтой байв үеэс дор хаяж 4 жилийн дараа энэ хүн өөртөө мэдсэн гэсэн үг. Онцлогдох боломжтой үеэсээ 4 жил. Тэгэхээр 2 жилийн давтамжтай дундуулаад ахтал энэ бол ямар ч тийм эрсдэл гарах боломжгүйгээр эртхэн мэдэх бүрэн боломжтой. Тэгэхээр ерд нь 2 жил тутам л бид хэд дундуулаад ах хэвээр энийг чинь төр хангах хэвээр. Тэгээд энэ бас би бас шүүмжлэлтэй байгаа. Ямар шүүмжлэлтэй байгаа гэхээр цаа урдсан ирэл хүсэл явсан. Ер нь бол 1200 хатар ажиллагдаж байгаа одоо. Тэгэхээр тэрний 80% нь одоо 3 4 бид ажиллагдаж байгаа. Тэгэхээр тооцоолох юм бол дахиад 1 2 дугаар үедээ дахиад нэг 80% байнаас дээр төлсөн тоон гэж байна. Тэгэхээр чинь 4 шиг тавчаас 4 шиг тавч. Тэнгүүд юу гэсэн үг гэхээр энэ ойролцоогоор бараг жигт 2000 онцлох юм бол бид нар ерөөхдөө бол нийт хамтартай хүмүүс гарахгүй байна гэсэн үг. Тийм биз? Тийм нэг удаа. Тэгэхээр гэтэл сая урьдчилан хэрэглэх хүслийг яваад хавдрын тоо 100-аар л нэмэгдсэн. Ер нь бол 44 гэж гарсан. Юу гэж хэлгээд юм бол энэ хийж байгаа үйлдэл нь өөрөө зүгээр гал контрактууд юм байна. Хийж байгаа нэр хүндрөөд маш их мөнгө орсгож байгаа. Тэр миний хэлээд байгаа нөгөө нийгмийн өвч юм аа. Эндээс болж бид нар өвдөд гэдэг чинь энэ тогтолцоо зарчим байхгүй учраас бид нар юм хэлдэг байна. Энийг бол за ойлгож хазаачлаа шүү. Тийм. Гэхдээ хазаагүй үндсэн сэдвүүд байна. Би чамд хамаг чирэг бол лаваараа дандаа амжилтгээ ярьдаг учраас тэрнээс нь гадаж ирээд зарим өөр улс төр мөр ярих гэдэг. Хотлоо ярих гэдэг. Ер нь бол тийм. Тэгэхээр чи бид хэд ялангуяа хотоодны хамтран иргэний хамтран олон хамтран чинь нийт 6000 хамтран ажиллагдаж байна. Тэрний 2000 нэг бай. 1200 хотоод байна. Дахиад нэг 500 орчим нь улаан байна. Тэгэхээр чи ингээд нийт 6000 хартаавдраа өчтөр өндөртөө гэдэг тэгсэн мөртлөө шийдэж болох 3 том тоо гэсэн үг. Зүгээр энэ урыг зэрэг барихтаа бүрэн шийдэх боломжтой. Тийм энэ бол маш нэг ер нь бол би ингээд миний бол маш ингэ шийдэж чадна гэж бодож байгаа. Яагаад гэж Шанхайд очлоо. Эдний Монголд очлоо. Тэгсэн чинь тэр одоо яг хятад даяараа zero transmission буюу Б вирустэй ээжээс нэг хүүхдийгч Б вирустай төрүүлэхгүй гэдэг том аян зарлж байна. Хятад даяараа шүү дээ. Тэр хүмүүс. Тэгээд ээж нэрийг бүгдээр нэг аппликейшн хийж. Нэгдүгээр тэр аппликейшнээс мэдээлэл авч ээж тэр төрх үйлчлэгийн эндгийн тусламж үйлчлэгээ авах тэр боломжийг хангаж өгч байна. Бүх юм нь уяад өгсөн гэсэн. Ээж нь өөрсөө аппликейшны мэдээллээр хүүхдээ яаж хянах юм, яаж асрах юм, би одоо төрөх төгөхөөр яах юм бүх мэдээллийг өгч. Тэгээд тэр их мэдээллийг дахиад цаана хянаж.
Тэгээд өөрөөр хэлбэл хүүхдэд нь эрсдэлгүй. Нэг хүүхдийг ч гэсэн бие биенээсээ халтуртаа төрүүлэхгүй гэж тэр их одоо хүмүүс ч тэгж хичээж. Тэр чи бид хэдийн үед чинь юу аах тийм алгын үйлчлэгийн төлөв хэцүү байхгүй. Тэгээ маш ингээд чи зүгээр л аппликейшнээр хянаал тэгэл тэр хүн аппликейшний хяналт байсны төлөө мөнгө өгөлтөө. Би яг баттай хэлж байна. Зарцуулахаас хэд дахин бага төлбөр эргээд сэргийлэхийн тулд тэр хүнд цалин болгоод өгөхөд хэмнэн шүү. Нэгүр хэлбэл тэр чи одоо хэдэн тэрбумаараа зарцуулж шүү. Хэдэн тэрбумаараа зарцуулж. Тэгээд тэр хувь хүний хамаас гардаг мөнгө чинь нийт одоо ер нь эмнэлгийн туслан зөвлөгөө авч байгаа хүний баг 40% өөрөөсөө гаргадаг юм байна. Ер нь ингээд хүмүүс жамд гэж таарч байна. Гэтэл хүнд зэрэг өвчлөө үед чинь тэгээд хамаг байдгаа шахаал сүлдээ ойр орчмынхаа гэр бүлээс мөнгө аваад ханд цуглуулаад яг ийм л төлөв. Тэгэхээр энэ юу гэж хэлэх гээд юм гэхээр бид хэдийн өвчлөл засах бүрэн боломжтой шийдэх бүрэн боломжтой харамсалтай нь бид хэдийн дээр шийдэл гарахгүйгээр ингээд улам хөндрүүлээд тэгээд хүнд байдлаа удаа байгаад. Гэтэл Японы хувьд чинь баг 80% нэгдүгээр үед ашиглаж шүү дээ. Нэгдүгээр үед ашиглах гэдэг нь яг гэхээр өвдөө энэ апсины альсыг хуулж байгаа шиг л дотор талаас нь хуулаад амаар гаргадаг гэсэн юм. Учир нь хотод өөрөө дөрөв давхар учраас өнгөс давхраа байхыг нэгдүгээр гэж. Дараагийн давхаргаар нь бид тэгээд ингээд тариад ярьж байгаа. Ам дотроос нь өөр хэсгийг ингээд шуулаад нэг давхаргаар нь хуулаад бүхэлд нь гаргадаг байгаа. Тэгээд нөгөөдгөө амаар гаргаж ирчих. Хагасныгаа ирэмгэн бүрэн авчихсан байна уу? Юм үлдээгүй байх гэдгийг үзэхэд энэ бүрийн имчилгээ авчиж байгаа. Тэгээд тэр имчилгээ хийсэн хүн 14 хоногийн дараа ажилтаа эрүүл мэндийн даатгалаа төлнө. Нийгмийн даатгалаа төлнө. Нийгмийн хавцлалтаа оролцсон. Ийм боломж. Гэтэл манайх эсрэгээрээ 3 сая 500 мянган төгрөг хүртлөө 80% очиж ажиллаж байгаа. Юу гэж хэлдэг юм гэхээр хотоодн дээр улаан орчин нэг дугаар 2,000 мянган ажиллах боломжтой. Шийдэл амарх. Их ердөө яхаа гомжлох бүрэн боломжтой. Шийдэл амарх. Ийм хялбар үйлдэлтэй юм нэр бид дээр гацаа зогсож байгаа гэсэн. Хамаагүй наалтай. Хамаагүй наалтай. Тэгээд зүгээр яг орчин үеийн одоо бидтэй орчин үеийн жишээ манай Монголын анагаах ухааны салбарын тогтолцоо энэ асуудлыг ойрын үед гэж бүтнээр нь хараад шийдэх тийм чадамж байна гэж үзэж байна. Би бол эсэргээр чадамж байтугай. Нэгэнт бид дэлхийд нэгд хүчилж байгаа бол бид энийг яаж амжилсан, яаж энийг бууруулах тэр арга хэмжээг хүнд төлөвлөлтөнд зааж зөвлөх тэр төвшөнд бид нар очих хэрэгтэй. Эргээд нэг талдаа энэ бол бидний одоо өвчин зовлон боловч нөгөө талдаа хүнд төлөвлөлтний бид нар шийдэх хэрэгтэй байгаарай гэдэг бүтээлцэх орон зайг бид нар давж сэтгэх хэрэгтэй гэж би боддог. Тэгвэл энэ ажлыг өнөөдрийн энэ тогтолцоонд байгаа улс төрч гэх юм энэ систем байлж байгаа хийж чадах уу? Үгүй. Чадахгүй. Би шууд хэлээ. Чадахгүй. Яагаад гэвэл энэ чи өөрөө маш нарийн зохион байгуулалтыг шаардж байна. Уялдаа холбоо тэр төрлийн хамтарч ажиллах тэр зарчим бүх юмнуудыг их сайн мэрэгжлийн түвшинд орж ирж байгаа юм харж байна. Тэгэхгүй бол нэг одоо мэрэгжлийн үр сайд гарч ирчээ те. Нөгөөдөгтөө очин тайлбарлах гэдэг. Нөгөөдг нь эргээд өөр юм хийх гэсэн хаалтлан төрөөд идэг. За эндээс тайл бүх юм хоймаал. За өнөөдөртөө тгий гэсэн харгацаа байдал өндөр байна. Угаасаа тэгж шагаад 30 жил хэллээ тийм ээ. Тэгэлээд. Тэгэхээр бол ер нь өдөртөө бол бид нар ингээд өхөөл яж хаас бол гэсэн үг юм. Хатах хэлэх. Үгүй одоо тэгэл би хэд ямар сандаа би ингээд бит хоёр хоорондоо ингээд ярилцаж байдаг бол шийдлээ гэсэн. Их хэлээрээ харцаа яриад ингээд энэ шүү брэндээс олж өгдөг байна гэдэг ингээд ихэнх талан ярилцаж байгаа гэдэг бол ойрхон байна гэж би үзэж байна. Харин энийг бид нар яаж юм бэ? Бүх хүмүүс санаа зовж байж бүх хүмүүс нэр тийм байна гэдэг ураа гарч иж түүж хэлсэж иж тэгжээж дахиад дараагийн хүмүүсээс ардуудад одоо юм байх болохгүй наад учраас ийм хөвчтэй ийм асуулттай байгаа бол харсан шүү. Энийг шийдэх гарцсан ийм энгийн мөртлөө зохион байгуулалтыг хийхгүй байгаа бол харсан шүү. Одоо шинэ ингэсэн байна. Америкт одоо бүдүүрсийн хаандраар дэлхийд нийт орж байгаа. Ихэнх хүмүүс нь бүдүүрсийн хаандраар нас орж байгаа даатгалж
таагийн хэлгээл маш олон. Тэнгүүд нөхдүүд яасан гэхээр өдөө тэр дотрын гэр эмчнийхээ үнийг нэгдсэн. Бүдүүнцэн дорн илэрүүлдэг үнийг нэгдсэн. Тэгээ үнийн нэмчингүүд яасан гэхээр тэр дотор сонирхож байгаа 10 хүний 5 хоол боловсруулах ихний чиглэл хэмжүүлж байгаа. За. Хоол боловсруулах ихний чиглэл болоод тэрний тал нь зөвхөн бүдүүн эцгийг онцлог хэмжүүлж байгаа. Яг бол даатгалаас илүү мөнгө авдаг гэдэг ханамжтай амьдрах боломжтой болгож байгаа. Тэгээд асуулт болчихж байгаа. Цаанаа эмчнэрт цалин мөнгөийг нэмсэн ийм одоо систем үүсгэсэн боловч наанаа тэр хүмүүс маш хожуу үед ажиллаж байгаа. Тэр их зардлыг бууруулж чадж байгаа. Асуултыг бууруулж байгаа. Ийм ингэ шийдэл. Сая яг бол сургуулийн компанид ажиллах хүмүүстэй төвших процесс явж байна. Нэг оролдож үзээд барсан гэдэг тийм. Ямар сэтгэл төрөө. За ахаа зүгээр. Хүн болоод яг хоо тийм систем зүгээр яг юу хувь сэтгэл би яг очиж уулзч байгаа. Очиж уулзсан. Гэтэ миний хувьд гэх юм бол одоо ингээд гэртээ хүүхдүүдэд эрхлүүлээл 50 байвал гэрээ шиг жаргал. Одоо би бол угаасаа маш 50 сайхан байна. Тэгээ би үзэгсэн хүн байна. Мэдчих боломжтой нэг төвшин дээр хүрчлээ. Тэгээд амьдрал ахын маань ч гэсэн баятай байна. Гэхдээ өвчл өндөр байгаа учраас би одоо зориулах хэрэгтэй. Би хараа суугаад иж болохгүй. Хажуугаар харамснаа гэдэг тэр одоо иргэний үргээр оч байгаа. Тэгээ харснаа хүсэл гаргасан. Би тэр надад бол би мөнгө байхгүй, мөнгө байсан ч би зарцуулахгүй. Би тэр хүмүүс шиг мөнгө зарцуулчаа тэрийг авах гэж тэгж би та нарын шиг тэгж хөдөлмөр байна. Хамгийн гол намайг жагсаалтан болгож өгч байна. Би юу мөрөдсөн гэхээр дотроо нэг бичгээ барьж мөрөдөхтэй цаг сайхан болвол эсрэгээр нөгөө ингээд аяслан монголчуудад оруулахын тулд урилга тараагаад нэг явдаг та тэнцсэн байх. Тэр шиг зэрэгтгөө та манай багт нэгтэж бодол санаач бид нар хэрэгжүүлэхэд тусгаалгаа. Бид тийм бүрдэлтэй байгаасай. Тийм он цаг ирээсэй гэж бодож алхаж авлаа. Тэгээд тэр жагсаалт болоо очиод байгаа юм. Тийм дотор угаасаа юмчилж байхгүй. Тэгэхээр энэ бол одоо бид хэд өөрсдөө хичээхгүй бол хол байна. Энэ нь бол муу хэлж байгаа зүйл биш. Бидний туурж байгаа туулал эргээд ардууд маань өөрөө сул байгаа юм. Яг энэ чиглэлээр бол одоо бас нэлээд ажлыг хоёлаа хийхийг байна. Яг зүгээр ер нь зүгээр подкасттай холбоотойгоор сард хоёлаа нэг ингэж яриад байвал болчин үчи цаг зав зохицуулж болох юм байна. Болно. Энэ удаа хоёлаа ярьж байгаа нь нэлээд туушаад явуулчихлаа. Дараагийн удаа зөвлөг байх шүү дээ. Яагаад тэгэхээр хүмүүс бас юу яаж намайг одоо хоолоо зайлж идэж хоол идэж тэр халуун юмд чинь уур гэж нэрвчсэн. Агуур гэж монголчууд яг уур хэлнтэй адилхан шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр ингэж хүртэл бид нэр үгэнд хүртэл ингээд болох бүтэхгүй ингээд ялгаж өгч бид нарт сураач гэх Монгол олон жил талаасаа би тэгээд жилийн дөрөв байлгаад ялангуяа хотоодыг цайлгаж хамгаалах үйлчлэл хамгаалах санаа нь болохоор цагаан гэдэг. Тэгээд хотоо цайлгана гэж ярьдаг гэсэн. Хотоо цайлгана гэдэг чинь маш утга төгөлдөр үгүй. Тэрний яд гэхээр тэр өнгөс давхархын мөцийн гэдэг хотоо дөрөв давхархтай. Тэрний дээд нь дахиад мөцийн давхар гэдэг өнгөс давхар байж иж хотоодын хүчил өөрийгөө гэмтээс хамгаалж байгаа. Тэр давхар зузаан байх тусам хеликобактерийн 50 орчим. Ер нь санаа. Гэтэл монголчууд яадаг гэхээр янз бүрийн мэдхгүй маш сайн залжиддаг мөртлөө өөр их хотоодыг 50 байлгах. Ялангуяа өвлийн цагт маха одоо яг зөв зохистой хэрэглэх тэр орчныг бүрдлийг үүсгэдэг үйл явдал нь зоо. Ингээ жилийн дөрөв байлаа гэж гарч ирж. Өөрийгөө жаягч тийгч ингээ авч явж байгаа байхгүй юу? Өөрөөр жилийн дөрөв байлаа энэ газрын зохицоо гэдэг. Тэдрийг илүү сайн сурдаг учраас хүмүүс тэр талаас нь харж байгаа. Нөгөө талаа миний мөрөөдөл юу гэхээр ердөө энд би одоо ингэж яриад би өвчлөгийг буурах харахгүй байна. Харин дунд нь орж иж тэр бодол санаагаа эндээс болж өвдөд байгаа. Эндээс болж ингэж байгаа. Энэ орн ингэж болоод байна. Тэр орн тэгээд болоод байна. Нэгд би нэг юм бас баярлж байгаа. Одоо танд ч гэсэн тийм шанаа байгаа. Өвдөм санаагаа тийм ээ. Тэр үнцэнтэй зүйлийг дэлгэрээ энэ хүмүүс маань одоо тэр ухаал гэрэлгийг тэр болоод тэгээд энийг сайн түүчээлээ дэлгэрүүлж хийсэн чин сэтгэл байна. Надад яг тэр сэтгэл байна. Тэгэхээр надад тэр чин сэтгэлийн үнэлэмж их үнэлэхэд
Ямар хаа юу ч зориулах юм биш үү? Тэрний төлөө. Тэгээд яг манай үзэгчид анзаарч авах жайг гээл одоо юм яриад байгаа нь тэртээ зөвхөн өвгдийн одоо сургаал их ойрхон бэлтгэжсэн хүмүүсийн амнаас гардаг үг гэдэг бол анзаарч байгаа хүмүүс анзаарч байна. Энэ өвгдийн маань сургаал, өвгдийн таньсын орчин үеийн шинжлэх ухааны хооронд харьцуулахад ямар хөө юм бэ? Миний хувьд гэх юм бол хүмүүст мэдээлэл хүрэхтэй тэр Монгол амгаах, тэгээд төв цартай амгаах, тэгээд одоо орчин цагийн амгаах энэ гурвыг хослуулаад тэгээд за энэ илүү чухал юм байна. Энийг л би илүү сайн хүрэх хэрэгтэй гэдэг тэр зүйлийг харж байгаа. Тэгтэл одоо орчин цагийн шинжлэх ухаанд одоо шинэ зарилтыг ярьдаггүй гэсэн. Ямар сандаа нэг нэгэндээ хоол одоо ярилцахын тулд хоол нь үрж байгаа. Хоол нь тэр зүгээр хоол бол хүнд эрг сэтгэл төрүүлэх байдлыг ашиглаж байгаа болохоос биш. Тэнд яриа үсэхгүйгээр яг хэрэгэлцсэн юм шиг зарилах хэрэгтэй гэдэг тэр зарчмыг одоо хүртэл өндөрлөг болгоо ингээд цаад бичээд танихгүй явж байгаа юм. Гэтэл Монгол тийм биш гэсэн. Хоол дуугайд. Тийм ээ? Тийм. Дуугайд. Гэрт орлоо, гэрт хоол идэхэд гэрт чинь ширээ тарьж суудаггүй. Тус тусдаа ингээд хоол аваад хатчихад тавьчихтай ингээд суугаад тухт байдлаар өөртөө зориулж хаална. Энэ жарилчиг зүйлүүд одоо байгаа. Энэ чи өөрөө хооллохын хамгийн суур зарчим байхгүй. Гэтэл одоо тэр чинь хүртэл алдагдаад тэгээд сугалж байгаа нийлж байгаа хоол иддэг. Гэхдээ инээж ярьж иддэг. Идэж байгаа мэдрэмж авч байгаа болохоос тэр биедээ шинэ авч байгаа хүнсэлж гэсэн ойлголтойгоо хоёрдугаар тавьчихад байгаа. Юу гэж хэлэх гээд юм тэгэхээр энэ дээр бид нэг ингээд асаал үсээ. Тэгээд ингэж иддэг хүмүүс чинь зайлшгүй санахгүй гэсэн үг. Тэгсэн үг. Тийш ачаал. Нөгөө төгөр одоо хеликоптер гэж юм. Хеликоптерыг дайсч хэл үзэж байна. Үнэн гэхдээ нөлөөтэй гэхдээ бидний одоо үнэлээд байгаа арга гэж үзэх юм бол одоо хоруу муу чанарын арга гэж үзэх юм бол би бол тэр аргыг одоо 3 4 болгоно санагдав. Яагаад гэвэл хеликоптерыг судлаад юм бүтээгээд эннийхээ борлуулалтанд дахиад эргээд нөгөөдгөө яаж устгахгүй гэж судлаад ингэсээр үсгүүлдэ ингээд одоо өөрөлдөл тэр энийн бизнес хөгжүүлэлт нь өөрөө эргээд тэр хеликоптерийг сөргөөр харах тэр орон зай үүсгэсэн. Айц төвлөх орон зай болгож байна. Тэгж л нөгөө юм дахиад бол. Тэгэхээр ийм зүйлийг чинь бид нар одоохондоо шинжлэх ухааны гэж явчихж байгаа. Тийм. Тэгэхээр ийм бодлоо 3 дахь нь болохоор энэ чинь өөрөө дахиад мөн чанарын зүйл байна. Тийм зүйл. Тийм ээ? Мөн чанар. Тэгэхээр мөн чанар гэж байгаа тэр зүйл чинь өөрөө эргээд энэ хийсвэр арга биеийн хоёр чинь зогсчиж орж ирсэн. Гэтэл шинжлэх ухаан ч өөрөө дандаа арга талын асуудал байна. Тэр бэлэг талын ойлголт би тэр одоо нарийн одоо жайг дигийн ойлголт бол тийм хүртээлтэй биш буюу 5 хүн энийг шинжлэх ухаанч мэдээлэл авах нэг хоёр нь бэлэг талын ойлголтоо мэдрэмж авч байгаа. Энэ жаахан мухардж байна. Гэхдээ яаж гарц гаргахаа мэдэхгүй. Яагаад гэвэл дандаа материалаа бодит баталгаа гэдэг ойлголт нь хүрч байгаа. Тэгтэл энэ өөрөө сэтгэлгээний одоо хязгаар материйн хязгаар дээр суурилж байгаа. Гэтэл эндээс чи дахиад бидний хүн төрөлхтний таниа үзүүр харцаа чинь зөндөө шүү дээ. Тэгэхээр үзэгчтэй хэлэхэд бас манай өвдийн өөдрүүд гэх юм уу маш олон залуучууд ингээд бэлтгэж байгаа. Тэрэд маань тодорхой төвшөнд одоо манай цагдаа төгсгөлтэй өрнөд орно бүдийн судалж чадсан олон нэг төрийн чинээс нэг чин сэтгэлээс гэдэг шиг юм. Бүр голынхоо одоо цаад мухраас хүн тосолчихсан гэдэг тийм хүмүүс шал өөр хүмүүс бид ч угаасаа цагийн тийм юм та. Цагийн тийм юм угаасаа гүйцэгдсэн. Одоо угаасаа тэр мэдрэмжийг авахгүй бол хит тийм шашны байдал бид хийх хавтлаа. Оо за энэ хэлстэй байсан юм дээ. За энэ хэлтэй байсан юм дээ гэсэн энэ уян бид маш их автсан. Үгүй ээ тийм биш. Харин бид нар энийг шийдэх гэж тэмүүлэх гэж нэгэнтэйгээ эвлэж хөг хийчихсэж тэгжээж энэ цаг үедээ эзэн болж иж энэ цаг үеийнхээ бэрхшээл зовлон туулж иж дараагийн үедээ бид нар гарц гаргаж тэдний ч гэсэн зовлон бас одоо тэдний ч гэсэн туулах хэрэгтэй зүйл гэж бас байгаа. Тийм. Тэднэр дээр чинь бид нар энэ цагийнхаа шийдлээ гаргаж чадахгүйгээр тэднэрт ачаа нэгэй. Тийм. Тэгээд энэ чинь нэг 50 жилийн дараа ямар удаа төрсөн байх хэрэгтэй гэдэг зүйл тэгээд бид нар яах вэ? Нийлдээд хөгжиж хэлсэх юм бол бид нар 25 дээр нийлж байгаа шийдэгч. Тийм.
дараагийн хүмүүс нь дараагийн шийдэлтэй Монгол улсаа дэлхийд сэргээ мандуулахлаа гэж байна Тэгж шүү. байх. Тийм ч жоохон бүдэрчээ гэсэн байгаа. Гэхдээ бид хэд чинь бас энэ зовлон ихтэй байна гэдэг олон их талаа одоо ухаарах ихтэй байна шүү дээ. За баярлалаа. Энэ үргээд яа. Ер нь бол яг манай царин тогтох юм чинь бас зөвлөгөөнүүд би нэг тэнгэр ап гэдэг аппликейшн хөгжүүлж байгаа. Тэн дээр бас та зөвлөгөөгөө бас туурлаар өгөөрэй гэж одоо хүсэл тавьж байна. За ангилалаа. Тэгээд би зөвшөөрч байна. Тэгээ яагаад гэвэл энэ хийж байгаа зүйл маань олон хүнд өрөх тусам илүү одоо жай дэгээ ойлгосон юм зүйл болно. Тэгээд бас нэг зүйл байгаа. Хотоодны өвчлөлийг би зүгээр таниулах тусам эргээд тэр жаягтыг хуучны зүйлүүд ямар үнцгтэй байсныг би өвчнөр нь амжуулж одоо бас таниулах тийм орон зайнад байгаа юм байна гэж би бодож байна. Тэгэхээр биений хүсэх танаас хүсэх зүйл нь юу гэхээр тэр одоо хүмүүсийн тэр мэрэгдүүдийн тийм ээ тэр одоо өндөр түвшинд оюун санаатай хүмүүсийн мэдээллийг сайн дануулаарэ. Би тэрийг бас үзэж сурч тэгээд миний хувьд юу гэж ойлгоцсон байна гэхээр өвчлөл өндөртэй байна гэдэг бол биднээс илүү их ухаарах шаардах юм байна. Нэг талдаа энэ бол даваа тал юм байна гэдгийг ойлгоцсон байгаа. Гэхдээ яаж юу гэдэг дээр би бас 100% шийдэх байгаа. Тэгэхээр таны одоо подкастыг үзэх тусам би бас нэг ухаал ингэж нэмж авдаг учраас энд дээр бас цэцэг нөхдөг нэм хэрэгжсэн шүү гэдэг зүйлийг бас давхар даяа. За гэнэ аваад эхнэр хэрэг бол эхлээд нэг тийм бид ясан шийдэх юмудад нэлээд зарималсан. Одоо дараагийн төвшөнд илүү их шинжлэх ухаанжуулах шаардлага байна. Тэгээд тэрний эхлэлийг бол бас чамаар тавьж байгаа. Тэгээд баярлалаа. За та бүхэн илүү их сонирхолтой мэдээллүүдийг нэг дороос сонсохыг хүсвэл Play Store, App Store дээр тэнгэр гэд кириллээр бичээд тэгэд нэг тэнгэр гэсэн аппликейшн байгаа бидний хөгжүүлж байгаа. Энэ аппликейшнийг утсан дээр татаж аваад илүү их тийм олон сонирхолтой мэдээлэл контентуудыг үзээрэй. Тэгээд хэдүүл оюун санааны хувьд нэгдмэл байх, хүчрхэг байх, энэ өөрийн гэсэн үзэл бодол итгэл үнэмшилтээр нэгэн цол болоход зорилгоор энэ тэнгэр аппликейшнийг хийж байгаа.